За сайн байцгаана уу? Энэ удаагийн кино маань 2017 онд гарч байсан Солонгосын бодит явдлаас хэдвэлэн бүтээсэн түүхэн драм төрлийн кино юм. За манайхан лайк болон сабскрайба дараад кинондоо орцгоё. За тэгэхээр кино маань манай киноны гол дүр болох таксины жолооч хар эхэлнэ. Тэр дуу аялаад л машинаа бариад явж харагдана. Гэтэл нэг газар руу ороод хөгжирч эхнэ. Юу вэ? Осол гарсан юм байх та гэж бодоод байж байтал оюутнууд бослог гаргаж байдаг. Манай хүн машинаа эргүүлээд явахдаа муу золигнууд ч бослог гаргах гэж их сургууль сурдаг юм байхдаа эрх новчнуудыг Саудын Араб руу явуулвал таарна. Тэгвэл их орн ямар сайхан гэдгийг мэдэж авандаа гэж амандаа өглөөд явж байтал урдуур нэг тэмцэгч хөөж гарч ирээд манай жолооч машинаа хажуу тишээ дарснаар урд талаа хугалчихна. Машинаасаа буугаад хэрэлдэх гэтэл эхнэр нь төрөх гэж байгаа залуу эмнэлэг хүргээд өг гэхээр манай хүн үгүй гэж хэлж чадахгүй хүргэж өгнө. Тэнд хүрмэх зэрэгтэйгээс жолооч мөнгөө нэгтэл эхнэр нь албаар өвдөж байгаа дүр эсгээд мөнгөө өгөхгүй явчихдаг. Ах маань орой гэртээ ирнэ. Машинаа Нимба гихчин хувчаад гэртээ ортол охин ганцаараа шалан дээр унтаж байдаг. Охиноо босготол духан шалбарчихсан. Яасныг нь асуугаад байрыг нь түрээсдэг айлынхүү охиныг нь тийм болгочихжээ. Жолооч ах очиод хідэн үг хэлэх гэтэл урдаас нь айлын эзэгтэй түрээсийн мөнгөө нэхнэ. 100 мянган воны түрээсө төлөөгөө байгаа юм байна. Буцаж гэртээ орж ирээд охиндоо готлынхаа гар дээр битгий гიშгэ гэтэл охин энэ готлоодоо багчсан гэв. Охинтойгоо хамт хооллоод охиныхон үсийг бууж өгнө. Охин түүнээс аваа хоёулаа нүүх ёстой юу гэхэд тийм ээ. Хоёулаа мөнгөтэй болоод энэ байрыг хөдлөж авнаа гэж ярилцсан. Амралтын өдрүүдээр хамт цугаалыг гэхэд охин үгүй ээ. Амралтын өдөр үйлчлүүлэгч их байгаа гэд татгалзана. Үзэгдэл солигдож нэгэн герман сурвалжлагч Японд бусад сэтгүүлчдтэйгээ оюутны бослогын талаарх мэдээллийг олцсонсно. Ингээд манай герман сурвалжлагч маань Солонгост ирнэ. Хил дээр сүмийн ажилтан шашны төлөөлөгч гэж хэлээд л ороод ирдэг. Тэр нэгэн солонгос сэтгүүлчтэй уулзч нөхцөл байдлыг тодруулах гэтэл Гуанжогийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Тийшээ явж мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Тэнд бүх сүлжээг хаасан байгаа гэж түүнд хэлнэ. Нөгөө талд манай жолооч ах толиоз асуулна. 5,000 вон гэтэл 4,000-ыг өгьегээ тохирчихно. Машин 600 мянган км явсан болохоор мотор нь асуудалтай байна гэж олгож сануулна. Таксины газрын захирал нь манай жолооч ахад хоол авч өгнө. Мөн байшингаа бас түрээсэлдэг юм байна штэ. Түүнээс 100 мянган вон зээлээд ихнэрт нь төлнө гиндэ. Түрээсээ төлөх гээд эзнээс мөнгө зээлээл. Гэтэл хажуу ширээнд нь нэг жолооч хоолоо хурдан ичгээд Гуанжоо руу 100 мянган воноор явна гэд ярьж байхыг нь манай жолооч сонсоод өөрөө бас Саудын Арабид амьдарч байсан юм болохоор хагас тутаа англи хэлтэйгээд гараад гүйчихнэ. Манай жолооч очиод хүлээж байтал нэг гадаад хүн гараад ирнэ. Хамт явж байгаа солонгос хүнд нь өөрийг нь дуудсан гэж тайлбарлаад өөрийгөө англиар сайн ярина. Саудын Араб 5 жил ажилласан гэж өөрийгөө танилцуулаад герман сэтгүүлчийг суулгаад манай хоёр Гуанжоо руу замдаа гарлаа да. Зам зур тэр хоёр бас ярилцсанаа. Сэтгүүлч өөрийгөө германаас ирсэн гэхэд жолооч бараг сонсогчгүй. Би Саудын Арабид ажилласан мөнгөөрөө энэ машиныг авсан гэдэл ярьж өгнө. Гуанжоо руу ойртоход сэтгүүлч камера гаргаж ирээд бичээд байдаг. Гэтэл Гуанжоо руу орох замыг цэргүүд манаа зогсож байдаг. Цэргүүдийг хараад сэтгүүлч камера нун. Тэднийг буцаад яв гэхэд нь жолооч маань буцаад иргэв. Гуанжууд бослог гарсан болохоор цэргүүд оруулахгүй байгаа юм байна. Жолооч буцаад сөүл явъя гэсэн чи сэтгүүлч түүний Гуанжуу руу явахгүй бол мөнгө өгөхгүй шүү гэж хэлнэ. За ингээд аргагүй болоод манай жолооч өөр зам хайна. Нутгийн хүнээс зам асуугаад нэг уулын зам олноо. Тэр замд нь цэргүүд мэдээж манаа зогсож байлгүй л яах вэ? Тэгээд сэтгүүлчийг бизнесмен Гуанжуу чухал гэрээгээ марцчихсан. Хоёр улсын худалдаанд зайлшгүй шаардлагатай гэж гуйсаар байгаад манай хоёр ямартааж Гуанжуудаа ороод ирнэ. Сэтгүүлч жолооч 50 мянган вон өгнө. Буцаад Сөүлд очиод үлдсэн 50 мянган өгөхөөр тохиролцов. Гуанжууд ил хөл хөө амтнч баг харагдана. Сэтгүүлч камераараа бичээд явж байтал хэсэг их сургуулийн оюутнууд өвчтнүүдээ ирэхээр эмнэлэг рүү явж байдаг. Сэтгүүлч өөрийгөө сурвалжлагч гэд хэлсэн чинь оюутнууд баярлаад сэтгүүлчийг машин дээрээ гаргаад хамт явцгаад манай жолооч ах ардаас нь дагаад явж байснаа булан эргээ зогсчихов. Тэгээд явж байтал зам дээр нэг юм такси намайг хүргээд өг гэж гуйна. Манай ах чинь сайхан сэтгэлтэй юм болохоор эмээг аваад явдаг. Эмээ эмнэлэг рүү явна гинэ бас. Эмээгийн хүн бас энэ бослогод оролцсон бололтой. Цэргүүд эмээгийн хүүгэн гэмтээсэн одоо эмнэлэг дээр байгаа болов гэд эмээ их л санаан зовжээ. Эмнэлгийн гадаа Гуанжогийн таксины жолооч шархацсан оюутныг эмнэлэгт хүрэхтэй таарна. Дотор ортол ашгүй эмээгийн хүн багаж шархацсан байдаг. Эмээ түүн талархнаа. Түүний цаанаас сэтгүүлч болон нэг англи хэлтэй оюутан хамт ирнэ. Тэр оюутныг жишиг гэдэг. Жишиг жолоочийг сэтгүүлчийн үнэтэй төхөөрөмжийг аваад явсан байна гэд машиныг нь үзтэл машинд нь байж байдаг. Сэтгүүлч камера аваад жолоочд үлдэгдэл мөнгийг нөгөөд
Түүнийг Сөүл рүү буц, би ганцаараа явна гэдэг. Гуанжуугийн таксины жолооч нар түүнийг хүн чанаргүй гэж уурлана. Жолооч машиндаа сэтгүүлчийг суулгаад мөн жишийг бас орчуулга хийлгэнэ гэж хамт авч явна. Жолооч ах өглээд л та нарыг бослог гарга гэж их сургуульд мөнгө төлж оруулсан уу гэхэд жишийг үгүй ээ. Сэргүүл биднийг зодох нь хэвэн үү гэж хэлнэ. Тэд замдаа шатхан гавтал. Түгээг чинь бензинийг нь үнгүүд үргээд л өчгдөг. Яасан ч хөөрөх юм. Сэтгүүлч жагсаж байгаа хүмүүсийн дундуур явж зургийг нь дарна. Нэг эмэгтэй жолоочд хоол өгнө. Энэ Гуанжуугийнхан яасан өгөөмөр хүмүүс вэ? Ирэх газраа ирээд машина манай жолооч нь Нямба гихч нь бүтээгээд Байшингийн дээвэр дээр гарна. Герман сэтгүүлч эндхийн орон нутгийн сэтгүүлчтэй уулзав. Байшингийн дор оюутнууд бослог гаргаж байх ба сэтгүүлч дээрээс зураг гарахгүй байна гэд доошоо буу зураг дарыг гин. Герман сэтгүүлчийг энд байгааг цэргийнхэн аль хэдийнэ мэдсэн. Мөн баригдвал сэтгүүлчид тусалсан бүхнийг хөнөөнө гэж орон нутгийн сэтгүүлч хэлнэ. Доошоо буутал цэргүүд оюутнуудыг зодож тараахыг оролдоно. Энэ өмнө самуун донд жолооч ах сэтгүүлчийн камерыг нь унгаагаад уурлуулчихна. Сэтгүүлчийг цэргийн ахмад хараад түүнийг барих гээд араас нь хөнө. Жишийг жолооч сэтгүүлч 3 машиндаа суудал машин насахгүй. Арай гэж асаад хөдлөнө. Сэтгүүлч жолооч 2 Сөүл рүү явъя гэд жишийг буулгаад хөдлөх гэтэл машин бас л унтарчнаа. Ашгүй сайн хүн санаагаараа гэж Гуанжуугийн жолооч нар ирж машиныг нь засварын газар таваачж өгнө. Холбоо дасах гэсэн чинь астгүй. Энэ машин чинь бүр 600 мянган км явчихсан. Бас л нэлийн зүтгүүлжээ. Засварын газар цэлбэг байхгүй гэсэн чинь Гуанжуугийн таксины жолооч нар миний машинаас ав, минийхээс ав гэдэл ямар сайхан сэтгэлтэй хүмүүс өвдөө. Засахад 1-2 цаг зарцуулна гэд манай хүн эндээ хоноод маргааш явахаар болцгооно. Охин руугаа уцаар яриа гэтэл энэ Гуанжууд утас холбоо барихгүй. Сэтгүүл санаан зовоод мөнгнөөс болсон бол би мөнгийг нь өгье гэд хэлчихсэн чинь жолооч ахын маань уур нь хүрээд сэтгүүлч дам уурыгаа дамжлаа шүү. Энэ үеэр цэргийнхэн сэтгүүлчийг заавал барь Сөүлийн таксиг олгож тушаана. Гуанжуугийн таксины жолооч ахын ирж бүгдээрээ хоол идэж инээлдэж цагийг жоохон ч гэсэн хөвгөлтэй өнгөрөөнө. Манай жолооч охиндоо санаан зовоостой. Тэгтэл гинэт орон нутгийн газарт сэтгүүлч нар бослогын талаар сонир хэлтэл дарга нь орж ирээд энийг нь зогсоож сэтгүүлч нарыг бариад аваа явчихдаг. Гуанжуугийн хүмүүс Герман сэтгүүлчээс энд юу болоод байгааг дэлхийн хүмүүс мэдээсэй л гэж хүснэ. Генет гадаа юм дэлбэрэх чимээ сонсогдоод гараад хартал орон нутгийн зурагтын төв байр нь шатаж байдаг. Бүх хүмүүс тийшээ очиж байгаа гэд очноо. Сэтгүүлч камер бариад л зураг авч байтал цэргүүд түүнийг анзаарчихна. Энэ удаа цэргүүд энгийн хувцс өмсчихсэн болохоор ялгагддаггүй. Жишийг жолооч сэтгүүлч хоёртой хамт зугтан байшин руу шатаар өгсөж байгаад сэтгүүлчийн камерны линз нь доошоо унчихна. Жишийг тэр хоёрыг дээр байж байгээд өөрөө доошоо бодол цэргийн ахмадад баригдчихдаг юм да. Тэр энэ хүртэл битсэн камер халсаа өгчхөл та нарыг зүгээр явуулъя гэсэн шаардлага тавина. Жишийг англиар энэ цэргийг удаан тогтоож чадахгүй болохоор одоо яваад дэлхийн хүмүүст юу болж байгааг харуул. Тэд очиж байна шүү зүгтаараа гэж орилон буундуу гарна. Яана жишийг өгчихүүдээ гэсэн чинь жишийг би зүгээрээ хурдан яв гэж орилов. Ашгүйдээ амьд үлдэж. Жолооч сэтгүүлч хоёр сал зүгтэж яваад жолооч маань оюутнуудыг машин дээр аччихсан цэргүү зодож байгааг олж харан хүйсээр мухар гудман тулаад эргээд гартал цэргийн ахмад Яана жолоочийг өшөглөж зодож улсаа мөнгөөр зарсан коммунист новчгээд боогоод манай жолооч өгөхийн даваан дээр ардаас нь сэтгүүлч гарч ирэн ахмадын толгоороо цохиж жолоочийг аварна. Жолооч ах маань ирээд орой унтах гээд хэвтэж байхдаа өөрийнхөө түүхийг ярина. Тэр Саудын Араб явж ажиллаад ирэхэд эхнэр минь өвдөж эхнэрээ эмчлүүлээд үлдсэн мөнгөөр нь энэ таксигаа авсан юм. Даанч эхнэр минь насарчихсан. Би үлдсэн ганц охиноо сайн харах хэрэгтэй. Эхнэрээ тэгж явуулчихад өдөр бүр архиулсан. Нэг өдөр сэрээд гартал охин минь ээжийнхээ хувцсыг тэрвэрчгсэн уйлж байсан. Тэр өдрөөс би арх ухаа болсон юм. Тэрэнд одоо ганцхан би л үлдсэн гэж уйлна. Жолооч ах маань гаднаа их л том хүн болохоос хүн бүрийн дотор бяцхан хүүхэд нүүдэж байдаг юм шигэ. Ингэж ярилцаад үүр цайхаас өмнө манай жолооч ах маань сэтгүүлчийг орхиод явна. Сэтгүүлчийг унтаж байна гэж бодсон чинь сэрүүн байж байдаг. Түүнийг явахыг зөвшөөрч байгаа мэт юу ч хэлсэнгүй. Жолооч ахад Гуанжуугийн таксины жолооч ах явах замыг нь мөн сэтгүүлчийн үлдсэн төлөх ёстой мөнгийг нь өгнө. Жолооч ах уучлалт хүсээд охин руугаа сэтгүүлчийг энд үлдээгээд явна. Хажуугийн тосгонд очиод машинаа засуулж охин руугаа уцаар ярих гэж залгасан чинь охин нь унтаж байна. Зүгээр байгаа санаа зовлтгүй гэд түрээслэгч хосууд хэлнэ. Захаар явж охиндоо гутлаваад нэг цайны газарт хоол идэхгээ сууж байтал энд байгаа хүмүүс Гуанжууд юу болоод байгаа талаар ямар ч мэдээлэлгүй ташаа ойлголттой байдаг. Ах нэгийг бодон хоёрыг тунгаан сууж байтал хоолч ирэн хоолны газрын эмэгтэй түнд Гуанжууд идэж байсантай адилхан будааны бөмбөлөг өгнө.
За ингээд л манай хүн чинь охиндоо авсан гутлаа гаргаж ирснийг хараад л сөүл рүү явах гэсэн чинь хүн чанар нь зулгаагаад сэтгүүлчийг тэнд үлдээсэндээ гимшээд жолоогоо Гуанжуугийн зүг мушигнаа. Ахид засварын газрын утсаар охинтойгоо яриад үйлчлүүлэгчээ хөргөж өгчөхөд очие гэж лээд давхина. Сэтгүүлчийг хайж эмнэлэг дээр очтол маш их шархацсан оюутнуудыг харж өөрийн эрэхгүй зүрхэн шимширнэ. Гуанжуугийн жолооч ах уйлаад нэг цогцсны хажууд уйлаад сууж байв. Очоод цөхөд гартал манай жишээгийн цогц байдаг. Цэргүүд түүнийг болон оюутнуудыг хороочгож жишээгийн өрөөсөн гутлыг нь өмсүүлээд сэтгүүлчийг яагаад суугаад байгаа юм бэ? Энэ бүхнийг бичих хэрэгтэй. Мэдээгээр гарч байж хүмүүс мэднэ биздэй гэж хэлснээр сэтгүүлч маань хөл дээрээ босно. Ардаас нь буудуулсан хүмүүс эмнэлэгт хүрэгдэн ирнэ. Хүмүүс төрийн дуулал дуулаа зогсож байхад цэргүүд шууд буудаж байна. Тийшээ явцгаая. Тентгийг бас бичих хэрэгтэй гэж явцгаана. Очоод хаа сайгүй шархацсан, буудалсан хүмүүс үнэхээр нүд халтарна. Цэргүүд зам дээр байгаа хүмүүсийг буудаж, зарим нь шархтаж, зарим нь нас барна. Оюутнууд цагаан тугаа өргөөд урдаас нь алхсан ч бас л буудана. Тэр шархацсан хүмүүсийг аврах хэрэгтэй болохоор манай жолооч ах болон Гуанжуугийн таксины жолооч нар машинаа унаад зам дээр шархацсан хүмүүсийг аварна. Мэдээж тэднэрөө мөн адил галлаж манай хэд машинаараа халахлан амьд байгаа хүмүүсийг машиндаа суулгана. Ашгүй нэг оюутан том машинтай ирж халахлан бүх хүмүүс шархацсан хүмүүсийг аврахаар гуйлдана. Цэргүүч галлахаа зогсоосонгүй. Сэтгүүлч жолооч хоёр одоо л явахгүй бол хизээч явж чадахгүй болно гэд замдаа гарна. Энэ удаа жолооч ард болж байгаа бүх зүйл санаан зовсон ч явхаас өөр аргагүй. Гэтэл ардаас нь цэргийн ахмад бүх шалганыг хаах тушаал өгнө. Манай хоёр шалган дээр ирж ажлаар ирсэн ч энд аюултай болохоор буцаад Сөүл явж байна гэд хэлтэл машинаас нь буулгаж багажийг нь шалгана. Манай хоёр Гуанжуугийн дугаар зүүжгсэн байгаа юм байна лээ. Тэгээд Сөүлийн такси биш байна. Зүгээр гэтэл багажинд нь Сөүлийн машины дугаарыг нь шалгаж байгаа цэрэг олоод харцгана. За ингээд баларлаа да. Яана гэтэл энэ цэрэг эх орныхон төлөө харсан ч хараагүй юм шиг тэднийг явуулна. Яг машинаас агаад араандаа хийгээд хөдөлтөл тэднийг зогсоох тушаал ирж тэдний араас буудна. Амжилттай мултарлаа гэтэл араас нь 3-4 том цэргийн машин гараад ирнэ. Тэгтэл яасан гэж Гуанжуугийн таксины жолооч нар машинтайгаа гарч ирж тэднийг явуулан өөрсдөө ахмадны машинд мөргүүлж мөн бүгд амь өргөдөж манай хоёр амжилттай цогтно. Тэд явсаар энэ их үйл явдлын дараагаар Сөүлд ирнэ. Сэтгүүлч маргааш өглөө явах тикет захиалсан ч өнөөдөр оройдоо Япон явмаар байна гэж солонгосчуудаас мултарч чаддаг. Жолооч түүний камер хайлснуудыг бичээний хайрцагт хийгээд бэлдэж өгнө. Сэтгүүлч жолоочийн утасны дугаарыг асууж дахиж ирэхдээ заавал уулзна гэж амлалт өгөөд энэ дэх ажлаа жолоочийн ачаар амжилтаа дуусгалаа даа гэж хэлэн яв. Жолоочхийн охин гэрийнхэн гадаа хүлээгээд сууж байтал аав нэрч тэрвэрлдэнэ. Сэтгүүлч дэлхийн нийтэд мэдээгээ цацна. Түүний дараа жолоочиг адил ерөөсөө сураг чимээ олж чаддаггүй. Олон жилийн дараа манай сэтгүүлч хөгшөрсөн хоноо Солонгост ирж шагнал авахдаа жолоочхыг миний зоригтой найз минь гэж дурсна. Үзэгдэл солигдож манай таксины жолооч ах бас хөгшөрсөн байх нь харагддаг. Сэтгүүлчийн мэдээг уншин ингээч болов уулзсандаа баяртай байна гэж хэлээд үйлчлүүлэгчээ аван хөдөлснөөр кино маань энэ хүрээ дуусч байна. Та бүхэнд кино маань таалагдсан бол лайк болон сабскрайбаа дараарай. Та бүгдэд баярлалаа.